Би нэг удаа Deep Web руу орж үзэх санаатай тоороор интернетэд орж байлаа. Нэг чат өрөө байх бөгөөд тэнд хүмүүсийн хөвчлэн өөр сайтууд руу орох линк, этгээд сонин зураг бичлэг, хууль бус порно зэргийг хуваалцдаг байв. Vintage XXX гэсэн нэг хүн тайлбаргүйгээр линк тавьсан байлаа. Тэрэн дээр нь дартал нэг видео гараад ирэв. Видеоны зураг нь телевизийн гэрлээс өөр гэрэлтүүлэггүй харанхуй өрөөний зураг байв. Сонирхоод тоглуулах гурвалжин товчон дээр нь дартал телевизийн статик чимээ сонсдож, жирэлзээд улаанаар тодорч ихтэв. Видеонд эргүүлэгдэх зураас байсангүй. Гэтэл хамны цаанаас ямар нэг юм удаанаар зүхэж ихэх нь харагдав. Сайтар харвал тэр чигтээ хар хувц өмсгөр барахгүй хар баг зөөсөн хүний дүрс байлаа. Цочоодог видео байж магадгүй гэж бодож байтал үнэхээр өнөөх дүрс наашаа дэлгэцүүгээ огцом ойртон гүйж ирэх нь тэр. Би таамаглаж байсан чи яггүй зочсон. Харин эндээс хачин зүйл ихэлсэн юм. Өнөөх хүн дэлгэцүү харж суугаад намайг ажиглаад байгаа юм уу гэлтэй толгойгоо удаанаар хөдөлгөж эхлэв. Тэгсний эвгүй хахирган хоолойгоор юм хэлэх шиг боллоо. Одлгүй давтаад хэлэхэд нь сайн сонсвол тэрээр ямар нэг юм асуу гэж байх юм. Би гайхаад юм бичих гэтэл тэнд бичих зай энэ байсангүй. Харин тэр үгүй бичих биш юм хэл гэхин тэр. Үүнийг сонсоод миний зүрх цээжин дотор савчих шиг л санагдсан. Би ээрч моорон байж чи намайг сонсоод байгаа юм уу гэхэд тэр тийм гэв. Би сандарч хэллээ. Үүнийг видео гэж бодсон юмсан. Зогсоох товчлуурыг дарсан ч ажиллахгүй байв. Тэрээр байж бай. Би ярмаар бай гэлээ. Би курсороо хөдөлгөх гэтэл бас л хөдөлсөнгүй. Ер нь кибордны товчлуурууд тэр чигтээ ажиллахгүй байлаа. Тэгж байснаа миний лэптопны камер анивчиж эхэлснэ. Удалгүй дэлгэцэн дээр миний царай гарч ирэв. За, би чиний зургийг авчихлаа. Одоохон гэрийн чинь хаягийг олоодохъя. Тэгээд уулзъя гэж байх юм. Би улам твдэж кибордны товчлуураа нүдэн маусаа хөдөлгөх гэж оролдоод нэмэр болсонгүй. Унтраах товчлуур дээр удаан дарсан ч нөлөөлөх юм алга. Лэптоп унтарч өгдөггүй. Өнөөх хоолой энэ зур. Би чамайг олноо. Үүнд эргэлзэх хэрэггүй. Гэх мэт солиотой зүгс хэлж байв. Би ширээн дээр байсан авчиркийг шүүрч аваад лэптопныхоо ёроолд байсан 4 шрупыг тайлан батарейг нь салгахад эцтэй нэг юм унтрав. Энэ үед би яг л марафонд гүйчихсэн юм шиг амсгаад зүрхт эсэж байлаа. Үүнээс хойш би лэптопоо хэрэглэхээ болж оронд нь ширээний компьютер дээрээ суух болсон. Одоо бол ямар нэг юм тохиолдохгүй байх. Тэр миний гэрийн хаягийг олж авч амжаагүй байж таарна. Хэрв танд манай контент таалагдж байвал манай YouTube сувагт subscribe хийж шинээр тавигдах видеонуудыг цаг алдахгүй хүлээн авч байхын тулд хажууд нь байх хонхны зурган дээр дарж notification-ыг илүүрчүүлээрэй. Мөн Facebook дээрээ share хийж гэр бүл найз нөхдөдөө хуваалцаарай. Энэ нь манай сувгийн цаашдын хөгжил, доктортой үйл ажиллагаанд томоохон тус хүргэх болно. Баярлалаа.